Дэлхийн бөөрн дээр дэлгэсэн тэрлэг шиг хэвтэх 800-ны түүхтэй Монгол орн. Эрдэнэс мал аж ахуйн эрхлэн нүүдэлэн амьдарч ирсэн их нутагт маань шороо ухаж амьдралаа залуулах иргэдийн хэсэг аль хэдийн айрмын дайтай болчихсон. Монгол улсын хөдөлмөрлөх насны иргэдийн 6% нь нинжа байдлаар хуваарийн ашигт малтмал олборлон амьдарч байна. Тэднийг тоогоор задлан үзвэл 90.4% нь алт, 4.2% нь жонж, 2.2% нь нүүрс, үлдэсэн нь үнэт чулуу олборлог судалгаа байгаа юм. Байгалийн баялагийг гараар олборлон тогтмол орлого олдог 70 мянган иргэн байдаг бол улирлын чанартай ажилдаг бичил уурхай эрхлэгчид даруй 2 дахин их. Харин эднийг нинжа хэмээн нэрлэдэг. Тэртээ 1991 онд үүний эхлэл тавигдсан. Монгол улсад алт хөтөлбөр хэрэгжиж эхлэхдээ зэрэгдсэн нинжа гэх тодотголт хоёрын хэсэг бий болж алтны их нүүдэл эхэлсэн. Тухайн үед зах зээлийн эдийн засагт шилжиж ардчилсан тогтолцоонд орсны дараах улс орны эдийн засагт хүнд хэцүү үе тохиож байлаа. Иймийн тулд байгалийн баялаган ямар ч төлөвлөлтгүй ашиглах нь мэрэгэн санаач байсан байж мэднэ. Үүнээс өмнө манай улс жилд дунджаар 720-оос 800 кг алт олборлож байсан байна. Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хон жилүүдэд энэ тоо огцом нэмэгдэж 2005 онд 131 аж ахуй нэгж 15.2 тонн алт Монгол банкнд тушаасан байна. Зөвхөн алт дагсан мөнгөний урсгал өнгөрсөн 20 жилийн хугацаанд эдийн засгийн эргэлтэнд чухал байр эзэлжээ. Гэвч алтын аваад авдрын чулуу тэмүүлгэрийн бодит биелэл монголчуудад тохиосон юм. Алт хөтөлбөрийн хяналтгүй тогтолцоо нинжа нарыг олшруулж өрх бүрээс алтны төлөөх их нүүдлийн эгнийг өдөр ирэх бүр тэлж байлаа. Харин 20 жил насалсан алт хөтөлбөр дуусгаад гайхамшиг бус гамшиг бидэнд үлдсэн дүр зураг харагдана. Манай улсад бүртгэгдсэн нийт алтны нөөц 1465 тонн буюу алтны 535 шороон орд, 48 үндсэн орд байснаас шороон ордын 20.6 тонн, үндсэн ордын 22.6 тоннын үлдэгдэл үлджээ. Үүнээс ч илүү Монгол орны 21,081 гол нууруудаас 2621 буюу амьд байгалыг тэтгэгч ар чан усны 10% нь алт хөтөлбөрийн төлөөс боллоо. Өөрөөр хэлбэл 551 гол, 483 нуур, 1587 булг ус гүйдэж хатсан нь албан ёсоор тогтоогдоод байна. Ийм нөхцөл үүсгэд нинжа нарын оролцоо дээгүр бичигдсэн. Тэд өөр толдох багж нэртэл бол таарсан төмрөн барьж, гар тан ганцглаж, сугандан сугвчилж, мөрөндөн үрцгээгээд алт тагж сонсон газар бүхэн сийчин сэндичж явдаг бадарчин аятай хүмүүс. Дуртай газраа нүх ухаж, дургүйгэн хөрвөл гар зөрүүлдэг нинжа нар хуйлаас гадуур амьдарч ирсний уршиг амины үнэтэй болж аргагүй тэдэнд дүрм хэрэгтэй болсныг эрх баригчид хожуу харсан ч хойчд хэрэг болох юм. 2010 онд гараар шигтмалтмал олборлогчдын үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Эмх замбраагүй ажиллаж ирсэн нинжагийг тодотгол үгээр зогсох учиртай. Өөрөөр хэлбэл бичил уурхайн үйл ажиллагааг албан ёсны ажлын байр хэмээн хуулиар зөвшөөрч байгаа хэрэг юм. Үйлдвэрлэлийн аргаар олборлох боломжгүй болсон газарт бичил уурхайчдыг оруулж гурвалсан гэрээ байгуулах үйл ажиллагаа 2009 оноос эхэлсэн байгаа. За энэ үйл ажиллагаа улс орон дээр төдийлөл бол амжилттай хэрэгжиж бүх хүмүүсийг хамруулж чадахгүй байгаа. За гисэн хэдийч бол тодорхой хэмжээний газартлын үйл ажиллагаа хэрэгжиж байгаа маа. За тухайлбал заамар сумын хэмжээнд 700 гаруй иргэн бичил уурхай хэлбэрээр үйл ажиллагаа 10 жилдээ ийм байдлаар бол ажил амьдралаа залгуулж байгаа маа. За үүнээс л өнөөдрийн байдлаар 200 гаруй нэгдмэл байдалд орж тухайн компанийн үлдэгдэл дээр гурвалсан гэрээ байгуулсан бол ажиллаж байна.
Төв аймгийн Заамар сум бол хамгийн анх алт улбарлагчдыг цуглуулж нэг ёсондон алтны эхлэл болсон нутгаар. Тосон Заамар хэмээн алдаршсан энэ газар алтны шууд нөлөөллөөс ундуй сундуй болтлон дорой итж тэнхээ алдарч байсан цаг саяхан. Дээсэн дөрөн дээр дэнчигнэх цагт хуулийн эд шидийг олж өнөөдөр харин тогтвортой бичил уурхай хөгжиж байна. Тус сумын нутагт одоогоор 2 төрлийн бус байгууллагын 200 гаруй иргэн алтны компаниудтай нэгдэж уур хань том техникээр авах боломжгүй ул ханын хэсэгт олборлолт явуулж байгаа юм. Бид нар ямар ч үсэн амьдралын их үүсвэртэй болсон. Нэгт гэх юм бол хоёр дахь юм нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлж өгдөг. Тэгээ бид нар одоо ажилгүй байхад ямар ч тийм хамт олонгүй тийм байсан бол одоо бол хамт олонтой болсон, тодорхой хэмжээний цалинтай болсон. Яг одоо ингээд ажиллаад байгаа ажлаад бас үнэ амьдрал ашигтай л да. Орлогын хувьд ямар байдгийг? Орлогын хувьд яг нэг сард нэг 10 гаруй орцсон бол 200 300 мянга төгрөг авдгийг. Сард таслахгүй орвол. Тэгээд карьер марьяарын сулраагүй юм талбай болоод гараагүй гэх юм бол бас хүлээгддэг. Бид нар нөгөө өмнө нь нинжа хийж явахдаа одоо айж ичиж те хөөгдөд туугдаж одоо алтал гэдгийн төлөө амь тэмцэж ажиллаж исэн бол өнөөдөр энэ компанитай хамтарч ажилласнараа бид нар өөрийгөө үн цэнтэй гэдгийг бас мэдэрсэн. Ажилласнаас хойш бол энэ тосгоны иргэд ч гэсэн ажлын байртай. Бас нэлийн олон улсууд ажлын байртай болж байгаа чинь ар гэрн амьдрал нь бас орлоготой болж байгаа гэсэн үг шүү дээ. Дээр нь бичлүүр хаштыг ингээд гурван гэрээ байгуулж ажилласнараа бас тэд бол одоо бас өрхийн орлого нэмэгдэж бас амьдрал ахуйд нас нэлийн их тус нэмэр болж байгаа. Биднес ч одоо нинжа хийгээд олохтой орно, олохгүйдээ олохгүй тэгээд оюутан хүүхдүүдтэй хэцүү байдаг гэсэн. Одоо бол ингээд бичлүүрхаа байгуулснаас хойш бол ингээд юу чинь биднес ч орлоготой өөрийн гэсэн орлоготой болж байгаа тийм. Өнгөрсөн хугацаанд эдгээр бичил уурхайчид 3 кг-аар толборлож Монгол улсын эдийн засагт хөрөнгө оруулалт хийсэн байна. Ингэж нөхөрлөл болон зохион байгуулалтанд орж ажилласнаар тэдний хандлага өөрчлөгдсөн нь цаашаалтай. Уурхайн талбайд ажиллах тэд албан ёсоор уурхайчин гэгдэж хөдөлмөрийн аюулгүй байдал байгаль орчны нөхөн сэргээлтэнд анхаарал тавьж энэ нутгийн эзэн гэдгийг харуулж байгаа юм. Хийдийн одоо энэ газар нутаг хөндөөл одоо энэ нэг хуучин ярьдгээр нинжа хэлбэрээр байх юм бол хөвлөгд болгохтой болсон чинь тэгээд хаана юу байна зөвхөн энэ замрын хүмүүс шиг замд ч өөр хүмүүс гадна дотны хүмүүс ч явж байгаа л юм онгошиж байдаг юм гарах юм бол тэгээд тэрэн дээр өшөө буужчихдаг. Тэгэл яг нэг хөвж өрчөж байгаа малх тэр хөвдөж тогтглохлээрээ тогттлаа тэгээд нэг хэд хоног буужих юм шиг олон хүн чинь дорн сүйтгэн шүү дээ. Газар нутгийг сүйт хийж байгаа. Тэр утгаараа тийм хэлбэрээсээ гараад ингэж бүгдээрээ ийм хэлбэрт орох юм бол тэр газар хөндөгдөхгүй бүгдээрээ дэгтэй журамтай болно гэсэн үг. Бид нар ч одоо ингээд байгаль энэ уурхай ингээд энэ хайсан одоо үдэгдэл улан дээр ороод буцаага тэрийгэ нөхөн сэргээгээд тэрнийхээ хөрсөн дээр одоо цэцэг ургамал тарьдаг ч юм уу жимсний мод тэгээд ногоо мал аж ахуйд юу тэжээлийн тийм ногоо могоо тарьж байгаа. Энд байгаа хүмүүстэй хамтраад ингээд бизнес эрхлэх юм уу? Тиймэрхүү санаа оноо ер нь байгаа юу? Байгаа штэ манай хамт олонд бол байгаа. Бид нар одоо бол бас нэг юу хүлэмжтэй бол фермер аж ахуйтай бол бас хоорондоо бид нар бас ярьж байгаа. Тэр бол бас биелэх байх гэж бодож байна. Амьтан хүнээс айж зүгтж амьдралынхан хэсэг хугацааг өнгөрүүлсэн бичил уурхайчид өнөөдөр хүний ёсоор амьдарч байна. Харин ийм дүр зураг олон газар байсангүй. Дархан Ул аймгийн Шарын гол сумын бичил уурхайчид зохион байгуулалтанд орж өнгөрсөн 3 жилийн хугацаанд 2.8 га газарт олборлолт явуулжээ. Ингэхдээ сумын хан удирдлагуудтай аман гэрээ байгуулан ажилласан байна. Тэдний эзэмшил дээрх газар өнгөрсөн хавар дуусгуур болж дахин өөр газар авах хүсэлтэн өгсөн ч зөвшөөрөөгүй гэж байна. Харин тэд хүчээр Шарын гол компани лицензтэй талбайд дайран орж ажиллаж байна. Одоогийн яг энэ ажиллаж байгаа энэ бол ялчвал Шарын гол уурхайн лицензтэй талбай л да. Гэхдээ өнөөдөр тийм гурван гэрээ байгуулад ажиллуулах гэж ерөөсөө болох юм байхгүй. Өнөөдөр Шарын гол уурхай нүүрсний уурхай алт олборлож байгаа юм байхгүй. Тэгэхээр эднэр бол гурван гэрээ байгуулад том уурхай хөдөлмөр хамгааллын зохицуулаад ингээ ажиллуулах ерөөсөө болохгүй юм байхгүй. Тэгээд тэндээс энэ наашаа гарч ирээд бид нарыг хөөсөн байхгүй юу? Тэгээ хөөгд одоо хөөгдөж бид нар байж байгаа одоо 6 сар турсан юм бид нар.
6 сарын 23-наас энэ газар дээр бид нар өөрсдөө хүч хэрэглээч гэх юм баггүй шууд дайраад орсон. Тэгээ бид нар энэ газараа бол одоо ямар ч энэ газар дээр ирсээр бид нар одоо сургууль соёлтой хөвгтөө оруулаад ямар ч л болж ийл гэж өөрсдөө үзэж байгаа. Сүүлийн үеэс аймгийн засаг даргийнхаа оронд маргаантай байгаа гэсэн энэ юу нь яг юунаас илсэн бэ? Энэ дээр таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Бидний одоо энэ газар уурхаа дэсэнтэй гадаа эзэмшлээгээд одоо ингэж юм юм болж байгаа зүгээр дээ. Одоо хөө туунгээд өнөөдөр ингэ хөө тууныг гэсэн тэгээд ийм их үү? Манай компаниуд ингэж штэ манай тэдэн газар өнөөдөр манай газар гэдэг байгаа байхгүй юу? Гүн чи Монголын газар юм байгаа үстэй. Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх бүхий амжиргаагаа залгуулах газар маань өнөөдөр гадны хин нэгэн хүний эрх мэдэлд очичихсан хүнтэй нохойтой мандчихсан гүнчаарэ биш байхгүй юу. Тэгээ дээр нь байгаа ургамал доор нь байгаа байгалийн баялаг уус гойрох ан амтан бүгд тэр хүний мэдэлд очдог. Эн чинь үндсэн хуулиар олгогдсон эрх муу юм уу? Биш л байхгүй юу. Хэрвээ бичил уурхайчдын ажиллахыг хүссэн газар ямар нэгэн компани эзэмшлэнх бол 3 талд гэрээ байгуулан ажиллах ёстой. Гэвч тэд амьдрах эрхэнд цагаан дээр хараар бичсэн хуулийг инхүү зөрчид хүрчээ. Тэгэхээр өнөөдөр манай улсад ажилгүйдлийн түвшин одоо улам бүр нэмэгдэж байгаа. За үүний нэг жишээ бол нэг сумын иргэдийн одоо 3-ны 2 нь л гэхэд ажлын байр байхгүйгээс нүдэр шороо ухаж амьдарч байна гэж хэлэхэд болно. За Шарангол сумын тухайд бол нутгийн иргэдийн дийлэнх нь бол гар аргаар алдагдуулж буюу за бичил уурхаа эрхэлж байна. За энэ нь одоо тухайн суманд ажлын байр байхгүйгээс ингэж амьдрахад хүрч байгаамаа. Нэгэнт манай улсад ажлын байрны асуудал хүндхэн байгаагаас бичил уурхаачд байсаар л байх нь тодорхой. Энэ үннийг хүлээн зөвшөөрч өгсөн мөртлөө тэднийг бас л орхидуулж байна. Бичил уурхайчд ажилласан талбайдаа нөхөн сэргээлт хийн гэж байгаа. Гэвч ухсан нүхэм булах төдийхнөр л хязгаарлагдаж байна. Бид нар чинь нэг гараар чийлсэн хийж байна, техникээр ч хийж болно. Яадаг нөхөн сэргээлт бол хийхгүй зү? Хийхгүй бид нар чинь тэгээд хийхгүй гэж дээ чинь ингээд газраас яцглаа манай газар чинь нөгөө зэрэгжил сайтай болохоор чинь дороо хөрсөөд ирэх юм биш. Манайх чинь энэ урд талбайг энэ урд талын талбайг нөхөн сэргээлтээс одоо сайхан болчихсон биш. Яаж нөхөн сэргээлтэй хийдэг? Бид одоо өөрөөсөө хийх машин юм үгдээд хийж хэрэгэлтэй. Ухаж гаргасан шороогоо буцаагаал болчдөг юм биш тий? Буцаад болно. Тэр стандарт шаардлага бол бидний тавьж байгаа нөхөн сэргээлтийн стандарт шаардлагатай нийцэх ёстой. Тэр бичил аргаар алт олборж ашиг олж гин үү тийм ээ техник ашиглаад ашиглаж гин тэрнээс үл хамааран эцсийн дүндээ үр дүн нь нөхөн сэргээлтийн үр дүн нь бол одоо нэг л стандартаар гарч ирэх ёстой гэдэг ийм байр суурийг бид Байгаль орчны нөхөн сэргээлийг салбарын яамны тавьсан шаардлагын дагуу хийх ёстой гэж байгаа ч амьдрал дээр арай өөрөөр хэрэгжээд байгааг хянах тогтолцоо алгаа. Цаас харж цагаан бүртгүүлдэг ажилтан олширсноос энэ. Хууль баталж хаад бүх зүйл дууснаа гэж эндүрч байгаагаас эргээд гуйл болгоч талтай. Бичил уурхай эрхлэгч иргэн бүрээс сар дав халбан татварын хэмжээг 53,000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл эдгээр иргэдийн тухайн сардан орлоготой байх уугүй юу гэдэг нь гагцгүй зөвхөн шорооноос л хамаарх юм. Өнгөрсөн жилүүдэд дээрх татварыг тулсан ганц ч бичил уурхайчин байхгүй байгаа нь судалгааны үндсэн дээр бус сонгуульд зориулан яран баталсан хуулийн цоор хой гэлтэй. Нинжа гэдэг буюу одоо бичил уурхайчид эдгээр бол үндсэндээ өндөр хууль эрх зүйн хувьд бол хамгийн зохицуулт муутай юм бүлэг байж байгаа. Улсад аливаа татвар хураамж төлдөг ийм нэг бүлэг хүмүүс буцаагаад байгаль орчны нөхөн сэргээлт болоод нийгмийн хариуцлага ухамсарл гэсэн байхгүй. Ийм байгаа учраас энэ дээр бол тодорхой зохицуултууд хийхээр бол бас ажиллаж байгаа. Энд бол жишээлбэл бичил уурхай үйл ажиллагааны журам шинжлэх асуудал байна. Торгон тоншин хоригдолн гих сүржин утгатай хуулийг зөрчид амархан алтны үндсэн орд дээр ажилдаг бичил уурхайчид нэг үеэм бодвол дор бүрнэн монгон усаар алтан ялган авхан болсон. Хүдрийн баяжуулах цех ажиллаж хэн хаанаас олборлсон хүдрийг мэдэх боломжтой ч хууль мөн л хэрэгжихгүй байгаагийн бас нэгэн жишээ энд харагдана. Одоо энэ манай энэ тоглолттой ажиллаад байгаа гол шалтгаан бол байгаль орчны үнэлгээ гаргахгүй 5 жил болж байгаа. Би бол одоо байгаль орчны яамныг бараг л
үүднийх нь харуул хийцэлгэж байгааг мэдхээр болж байна. Яагаад гарахгүй байгаа юм бол? Энэ одоо тэр л нөгөө нэг далд байх байлгаад байгаа гэдэг асуудлаас л болчих. Байгаа юмыг байхгүй гэж үздэг. Тийм дээрэс нь одоо жишээ нь тэнд мөнгөөс хэрглэж байгаа юм байхгүй манайх хорцсон дээр цаасан дээр хорцсон гэж бичгээр л тийм улс даяар мөнгөөс хэрглэхгүй байгаа юм шиг санагддаг. Тэгтээ тэрнгүй хөдөр олборлагчл байгаа энүүнийг хаана юу хийж байгааг мэдэхгүй л байгаа учраас энүүнийг бол бүртгэлжүүлээд хийж байгаа хийхгүй байгаа гэдгийг нь ялгаад тийм ээ тэрэнд нь ер нь орчныг бүрдүүлж өгөхгүйгээр хориглоод бол худлал асуудал. Одоо Байгаль орчны нөлөөлөл байдлын үнэлгийг хийлгээгээр үйл ажиллагаа болоход ирэхгүй шүү дээ тийм үү? ирэхгүй. Тэгэхээр ч одоо та нар чинь яагаад ингэж үйл ажиллагаа хийх вэ? Тэр нөлөөллийн үнэлгээ гаргахгүй болоод үйл ажиллагаа болохоор хууль бус гэж үздэг шүү дээ. Энэ бол ер нь зүгээр ихнээсээ одоо жишээ нь манайхыг яг үйл ажиллагааг бүрэн одоо юу гэдгийг яг тэр журмын дагуу одоо үйл ажиллагаа явуулах эрхгүй танах ингээ хууль ус үйл ажиллагаа явуулах гэдэг асуудлаар бол маш олон удаа шалгагдчихсэн олон удаа энэ мэргэжлийн хэлтийн газрын акт хаагдчихсэн тэгээ буцаагаад дандаа сэргийж ирсэн энэ бол засгийн газрын хийж байгаа ажил учраас цаанаас засгийн газраас энэ үйл ажиллагааг зохицуулнаа явуулнаа ямар ч байсан явуулаа гэдэг одоо чинь манайх зогсноор хохирох юм бол ерөөсөө байхгүй шүү дээ манайх зогслоо энэ хаалгуудыг хаагаад нэг манаач байж тийм тэгэхээр цаана хэн хохирч ийн гэхэд бүр Яг танахтай ажиллах үйл ажиллагаа явуулж байгаа бусад юм баяжуулах зээгийнхэн байгаль орчны үнэлгээгээ батлуулсан байдаг юм л яа гэм бэ? За ер нь бол зөвхөн Баян онгорын манай бас нэг зээг байгаа шүү дээ. Баян онгор тэр одоо тэр 3 гисний 2 дахь зээг байгаа. Тэгээд зүүн хараад бас нэг байгаа. Гэхдээ аль аль нь бол наривсан үнээр бас гараагүй. Энэ мэтэр өнөө хүртэл алтны баяжуулах цехүүд байгаль орчны наривчилсан үнэлгээгүй үйл ажиллагаа явуулсаар байна. Ийм байхад хуулийн хэрэг байгаа ч юм уу? Байгалийн баялаг байгаа цагт бичил уур хачид байх нь үнэн. Тиймийн тул тэдэнд боломж олгох нь харин зүйн хэрэг. Дэлхий дээр ийм маягаар амьдралаа залгуулдаг иргэд сүүлийн 10 жилийн дотор 7 саяар нэмэгдэж 55 улсад 20 орчим сая хүн хуваарийн ашигт малтмал олборлож байна. Ингэхээр эднийг хүлээн зөвшөөрөхөөсөр аргагүй байгаа юм. Хэрвээ тэднийг нийгмээс тус гарлсан хэвээрээ байвал эдийн засагтч ашиггүй байгаль орчинд ч хохиролтой гарцаагүй. Биелдэггүй хуулийг бичил уур хаажтад гаргаж өөрсдөө хуурах цаг энд дуусах учиртай.